тэрийн сонсогчдоо Cocktail & Crime podcast-ны дараагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Ее. За тэгээд өнөөдрийн дугаараараа манай Дөко коктейлээ хийгээд crime-ийнхаа талаар болсон гинтэргийнхаа тухай ярих гэж байна. За тэгээд дугаар эхлэхийнхаа өмнө анхааруулга хэлье. Манай подкаст нь болсон гэмт хэргийн тухай детальчилж ярих учир цуснуужтэй юмнаас амархан айдаг болон зүрх судасны өвчтэй жирэмсэн ээжүүд сонссны хэрэггүй зөвлөдөг байгаа. Тэгээ угаасаа мэдж байгаа илгүүдээ манайхан араа даавал өөртөө мэдэрээ юу сайхан дур сайхан гэж. Тэгээ бас мөн дээрээс нь нэмж хэлгээд манай подкаст нь арх те согтууруулах ундаа рекламдаагүй шүү хэлээ. За тэгээд өнөөдрийн дугаараар манай Дөкөгийн хийсэн коктейл амар гоё харагдаад байх юм. Амар сонирхолтой нэг юм баах цай ч юм шиг. Баах цай юу? Нэг гоё цай шиг харагдаад байгаа. Коктейлийнхаа талаар ярих уу? Түрүүчийн дугаар дээр хэлжсэнчлэн те бит хоёр дандаа урд нь ашиглаж исэн материалуудаар аль болох гарын доорх материалуудыг ашиглаад бага орцтойгоор коктейлнууд хийхийг хичээж байгаа. Тэгээ энэ удаагийн коктейлэр ч гэсэндээ урд нь хэрэглэж хичээсэн ямар ч хамаагүй bourbon хийгээд дээрээс нь жоохон PF хийгээд maple syrup юм уу зүгийн бал хийж болно. Тэгээ жоохон лимоны шүүс хийгээл хутгах чинь. Ерөөсөө сэксрэг шаардлагагүй. Аяган дотроо шууд мөстө хутгаал бэлэн амар амархан. Тэгээд орц найрлагын дэлгэрэнгүй Instagram болон Facebook поозонда тавьчаа даад маань тэгээд сонирхч ивэл дагаа тэгээд үзээрэй. Гоё амттай. Надад л амар сонирхолтой санагдж байна. Бас юу bourbon тэгээд пив ингээ холно гэсэн чинь сонирн байсан бүртлээ амт бас байна шүү. Гоё байна. Гаднаас нь харахаар нэг юм гоё мөстэй цай ууж байгаа юм шиг санагдаад. Ice tea гэж. Тэгээ ice tea ууж байгаа юм шиг санагдаад. За нэг ийм амттай коктейл хийж өгсөн байна. Баярлалаа. За коктейл таалагдчихлаа. Одоо ярих дугаар нь илүү таалагдана гэдэгт би бол итгэлтэй байна. За тэгээд одоо шууд дугаар руу орох уу? Гол юм руу орох уу? За тэгээд энэ удаагийн дугаар бас урдных шиг бас хурдудаан дугаар болох шинжтэй. Тийм болохоор шууд эхлэе. Энэ удаагийн дугаараар ярихаар Joseph DeAngelo буюу одоо алдарт Golden State Killer-ыг сонгож авсан байгаа. Golden State гэдэг нь одоо Америкийн нэгдсэн улсын Калифорни мужийг нэршилдэг одоо хочин гэх юм уу да тий. Тийм хот шиг юм да тий. Тий. Тэгэхээр одоо угаасаа нэрнээсээ ойлгомжтой байгаа ах тий. Калифорниад болсон хэргийн тухай ярих чинь. За Joseph James DeAngelo гэдэг хүн болохоор 1945 оны 11 сарын 8-нд Нью-Йорк мужийн Байс хотод төрсөн юм байна. Аав нь болохоор Америкийн нэгдсэн улсын нисэх хүчинд бага дөрвж цалтай хүн байсан. Харин ээж нь болохоор Kathleen DeGroat гэдэг одоогоор ганц мэдэгдсэн эрхэлсэн ажил нь болохоор Dennis гэд түргэн олны газар эдэн штэ тий. Тинчээ зөөгч хийдэг байсан гинэ. Тэрнээс өөр мэдэгдсэн одоо эрхэлжсэн ажил бол байхгүй байсан. Josephine аав нь болохоор хүү Joseph тэгээ яг адилхан нэртэй. Америкч чинь нөгөө нэгдүгээр Joseph хоёрдугаар гэж явцдаг штэ тий. Тэгэхээр аав нь бол ерөөсөө хүүтэйгээ бүр яг ижилхэн нэртэй Joseph James DeAngelo гэдэг нэртэй хүн байсан юм билээ. За тэгээ ерөнхийдөө ингээд цэргийн гэр бүл байгаа. Хэргийн эзэн ярьж байгаа Joseph нь болохоор одоо хүн айлын том хүүхдтэйсэн бөгөөд доороо 2 эмэгтэй, 1 эрэгтэй дүүтэй байсан. Аав Жозеф нь болохоор цэргийн хүн байсан гэж хэлсэн шүү дээ. Тэгээд дэлхийн 2 дугаар дайнд бас байлдаж исэн юм байна лээ. Бас нэг сонирхолтой факт нь аав нь бас албаа хааж явж агаад гэсэн баха Солонгост ямарч исэн ам өргөцсөн юм байлээ 1995 онд. Аав ээж нь яг хэдийд салсан гэдг нь тодорхойгүй ч ямарч исэн Жозефийн эцэг их нь салаад ээж нь өөр нэг хүнтэй сууж насны эцэс хүртлээр хамт амьдэрсэн юм байлээ. За одоо энэ хэргийн эзэн Жозефийн хамаатны хэлснээр болохоор эдний гэр бүл ингээ аавыгаа дагаад төр хугацааны ажиллаар баруун Германд байрлаж исэн юм байна л да. Тэгээ тэр үед Жозефийн нэг эмэгтэй дүүн 7 настай байхдаа 2 цэрэгт хүчндүүлж байсан юм байна. Тэгээ гол нь тэр яг дүүгээ хүчндүүлж ахад Жозеф 9 настай байсан. Тэгээд яг тэр үед нь
тэр хэргийг хоёр нүдэрээ харсан юм байлээ. Oh my god. Харин тэгээ дээрэс нь сүүлд бас хоёр дүүгийнх нь нэгнийх нь яраагаар бол Жозефийг баг бахт нь аав нь ганцхан Жозеф болон тэрний ээжийг одоо буюу эхнэрээ энэ хоёрыг л ер нь ихэвчлэн айгүйх тэгж дарамталж янз бүрээр бие олон тэг сэтгэлийн гүн хүчрхийлэлд үзүүлдэг байсан гэсэн. Хоёр охиноо их ерөөсө дээрлэхдгүй мөртлөө хүүгээл амир гоочлоод бас эхнэрийгээ бас айгүйх зодож моддог байсан гинэ. Энэ явдлууд бол мэдээж хүүхдийн сэтгэл зүйд багаар ингээд нөлөөллөд явж байгаа байх. 1964 онд Калифорни мужид Жозеф ахлах сургуулаа дүүргэсэн. Тэгээ өсвөр насндаа хулгай хийж амьтанд хамгаалдаг байсныг нь сүүлд бас олж мэдцгээсэн. 64 онд ахлах сургуулаа дүүргчээд тэр жилдээ Тэнгисийн цэргийн өвчинд ээлжсэн. Нийтдээ 1 жил 10 сарын хугацаанд цэргийн алба хааж Вьетнамын дайнд хүртэл оролцож исэн юм байлээ Жозеф. За тэгээд албаа хааж ирчээд боловсрлоо үргэлжлүүлээд 1971 он гэхэд эрүүгийн шүүхээр бакалаврын зэрэгээ хамгаалсан. Хэсэг хугацаандаас магистртаа сурж магистрийн нэг хэдэн анги авч исэн юм байлээ. Тэгээ хажуугаар нь цагдаагийн бэлтгэлд яваад 8 сар цагдаагийн дадлага хийсний эцэст 1973 онд хулгай хэрэгтэй тэмцэх хасагт цагдаагийн ажилтан болж ордсон байлээ. Тэгээд магистраа бол дуусгаж чадаагүй юм шиг байлээ. Ерөөсөө магистрийн зэрэгээ авсан гэж энэ тэнд бичиг байсан. Тэгээд шууд цагдаа болчихсон юм шиг байлээ. За тэгээд 6 жил ажиллаж агаад 1979 оны 7 сард дэлгүүрээс алах болон нохоо үргээгч хулгайлж агаад баригдаад тэгээ шүүхээс 6 сарын тэнсэн авдаг. За тэгээд энэ явдлаас удалгүй Жозеф ажилласаа халагдсан тухай бичсэн байсан. Тухайн үед Жозефийг халсан дарга нь Ник Виллик гэдэг хүн байжээ. За тэгээд одоо тэр өөрийг нь халсан Ник Виллик гэдэг даргыг Жозеф би чамайг ална гэж сүрдүүлээд тэгээ тэгж хэлснийг нь ер нь бол нэг ерөөсө тоогоогүй. Тэгсэн хэдий ч одоо ингээд дараа нь нэг ярилцлага өгсөн байсан. Тэрэн дээр болохоор би тухайн үед бол тэрийг хүн алах чадвартай хүн гэж ерөөсөө бодоогүй. Тийм болохоор сүрдүүлэхийг нэг тоогоогүй. Гэсэн хэдий ч манай гэрийг ингээд шүн оройгоор ингээд сэмэрхэн ингээд тойрч халахад ингээд тэг хараад мөрдөд байгаа юм шиг мөрдөд байсан юм шиг байна лээ. Нэг удаа манай 4 настай охин аваа миний өрөөний цонх руу нэг хүн гарч иdən тусгаад ингээд хараад байна гэж хэлжсэн гэж аахгүй юу. Өөрөө бас нэг удаа бараг тэрнтэй таарлтгаа шахсан гэсэн гэр дотор ингээ хулгаагаар орсон явж исэн юм шиг байгаа. Тэгээд өөрийнх нь унтчихсэн өрөөг нь ололгүй цугтаагаад явсан юм шиг байгаа. Дуу чимээ гараад. За тэгээд 79 онд хулгай хийж баригдаад одоо ингээд ажилласаа халагдчихлаа штэ тий. Энээс жоохон өмнө болон дараа үед хувийн амьдралд нь болж исэн зүйлсээс ярий. 9 жилийн өмнө 1970 онд хамт сурдаг байсан Bonnie Caldwell гэдэг бүсгүйтэй сүү тавьсан. Гэвч удалгүй Bonnie сүүгээ цуцалсан байна. Яагаад сүүгээ цуцалсан гэхлээр Жозеф ер нь маш хэрцгий амар тийм сонин зүйлсийг Bonnie-гоор бэлгийн харилцааны үед амар хийлгэх гээд байдаг байсан юм байна лээ. Дээрээс нь бас нэг удаа бууд тулгаж агаад сүрдүүлээд өстө надтай суу муу гэж амар зандарч исэн тухай Bonnie дурдсан байдаг. Зүгээ цуцлаад удалгүй 1973 оны 11 сард Joseph Sharon Harrell гэдэг нэртэй бүсгүйтэй гэрлээд энэ хоёр дундаасаа 3 хөрхөн охинтой болдгоо. За тэгээ 1980 онд буюу ажилласаа халагдсны дараа жил нь Joseph Sharon хоёр Citrus Heights гэдэг нэртэй газар хаус авсан байдаг. Sharon эхнэр нь болохоор 2 жилийн дараа өмгөөлөгч болоод тэгээ тавуулаа сайхан амьдарч байсан юм байна лээ. Гэвч одоо 1991 онд буюу одоо 18 жилийн хамтын амьдралын дараа тэр хоёр салсан. Тэгээд нэг сони юм нь болохоор 91 онд хоорондоо ингээд салцгаасан мөртлөөсөө 2019 онд буюу одоо юу вэ 2 жилийн өмнө тий албан ёсоор гар үлийн өсгөө зуралцаж хуулийн өмнө салсан байт юм байлээ. Тэгээ цагдаагийнхаа ажлаас халагдсныхан дараа 80-аад онд ер нь бол эрхэлсэн ажил нь мэдэгдээгүй. Тэгэж авч агаад
1990 оноос 2017 он дуустал том ачааны машины механикчаар ажиллаж агаад тэгээд 17 онд тэтгэвртэй гарсан юм байна. За тэгээд одоо энэ 17 онд тэтгэвртэй гараад энэ хүртлээр тэр нөгөө Citrus Heights-т их нэртэйгээ хоёлаа авсан хаустай амьдарсаар л байсан юм бэлээ. За тэгэл болоо. That's it. Ингээл гоё ад жаргалтай тосчж байгаа ингээд тэтгэвртэй гарцсан. За тэгээд одоо ингээд саяны бүх сонссон амьдралын түүхээс нь харахад даргыгаа хайлт айлгаж майлгаал тэр сүт бүсгүй мөсгөөгээ бас дарамтлж ийсэн нэг стооцох юм бол ямар ч тийм одоо юу гэдгийг өөс эвгүй те завгүй тэгэл мундаг ингээл сураад төгсөөл тэнгүүтээ цагдаа болоод алав хаагаал бүр дайн төртөл яваал те насаараа механикч хийгээл тэтгэвртэй гараал 3 охинтой болол тэгэл охтууд нь хүртэл хүүхдүүд гаргаал те өвөө мөвөө болол сайхан дардаа амьдэрсэн байгааз харин тийм гэвч тэр давхар бүр ингээд хинээд санаанд оромгүй амьдралтай байсан. Одоо хэдүүлээ одоо тэр давхар амьдрал руу оръё. За яасан бэ гэхлээр Жозеф ерөнхийдөө бол маш чадварлаг хулгайч байсан. 1973-аас 1976 оны хооронд Висалия гэдэг хотын цагдаа нар нэг хулгайчийг хайж исэн баггүй юу. Тэр хулгайч нь болохоор богинохоо хугацаанд буюу одоо жил гармын дотор тэр хавийнхаа бараг 120-од айлыг тонож одоо үнэт эд зүйлстэй бэлэн мөнгө галт зэвсэг зэрэг зүйлс хулгайлж гэрийг нь оронгоор нь эргүүлж исэн. Хэрэгүүд Висалия хотод л гарч исэн болохоор хэргийн одоо хэрэгтнийг цагдаа нар Висалиягийн тонуулч гэдэг нэрээр хочилж хоорондоо ярьдаг байсан байхгүй юу. За тэгээ 1973 онд Жозефт юу болсон гэхлээр одоо та нар санаж явах юм бол би түрүү хэлсэнтэй 73 онд мань хүн хулгайн эрэхтэй тэмцэх тасагт цагдаа болсон шүү дээ. Яг хаана байрлаж исэн гэхээр Висалия хотын бүр яг хажууханд байдаг жижиг хотод байсан. Нөгөө Висалиягийн тонуулч нь тэгэхээр Жозеф өөрөө байж таарсан. Өөрөө нөгөө нэг хулгай дээрэмтэй тэмцэх тасагт ажиллаж исэн болохоор ер нь хэргийн газруудаар өөрөө цагдаа олж очиж те алдаа малтаа гаргаад янз бүрийн юм үлдээсэн байвал засаж явж исэн гэсэн. Тэр үед хулгай хийж ахад нь нэг зүйл тохиолдсон л доо. Юу болсон гэхээр 1975 оны 9 сарын 11-нд Claude Snelling гэдэг коллежийн профессор шөнийн 2 цагийн үед юм дуугарах чимээгээр сэрээд босоод харсан чинь нэг маск зүүсэн хүн охиныг нь аваад явж байгаа хараад араас нь гүйж гараад зогсоох гэсэн чинь нөгөө хүн нь эргэж харангуйтаа Клодыг 2 удаа буудаад тэг бүх юм хаяа зүгтаацсан. Охин нь болохоор 16 настай охин байсан. Уг дуулууртай дуу чимээ гаргалгүй дагаа явж ирснийг бодвол одоо дуурал алан ч юм уу буудан ч юм уу утгалан ч юм уу сүрдүүлсэн жисэн гэдгийг тодорхойлсон. Тэгээд Клод эргэж гэртээ орох тийм тэнхэлтэй байсан боловч харамсалтай нь одоо төрийн тусламж авч чадалгүй нас барсан юм байлээ. За тэгээ нөө хамаг юм хаяад зүгтаасан гэсэн штэ тий. Тэр нь болохоор унжээсэн дугуугаа хаяад явчихсан, хаяад зүгтаачихсан. Харамсалтай нь одоо дугуй нь хулгайлагдсан дугуй байсан болохоор одоо хэргийг цааш нь мөрдөхөд ерөөсөө тус болоогүй. Сонин нь бас саяны одоо энэ 9 сард болсон халдлагаас өмнө 2 сард Клод охиных нь өрөөний цонхны доогуур нь нэг тийм сэжигтэй хүн гэтлэгтэж мэтцэн ингээд явж исэн юм байл да яах гээд байгааг нь мэддэхгүй. Тэгэнгүүт нь хөөж явуулж исэн байгаа байхгүй юу. Тэр нь бол одоо мэдээж бидний одоогийн мэдж байгаагаар Жозеф байсан юм байлээ. Тэгэхээр 2 сард анх ингэж байранд нь ирж ингэ судалж модалж эргэж тойрж явж агаад дахиад 9 сард ирж дайралт хийсэн байгаа. За энэ явдлаас 3 сарын дараа 12 сарын 12-нд цагдаа нар одоо яг л нэг л арионд ингээл гэмт хэрэг хоорондоо айгүй ойрхон зайтай болоод байгаа штэ тий. Тийм болохоор цагдаагийн багийнхан энэ тэнд ингээд нуугдцаасан байгаа байхгүй юу. Орж ирэх юм бол барьж аавна гэсэн үйл ажиллагаа явуулж ахт нь яг нэг айлд оройны 8 цаг 30 минутын үед нэг багтаа нөхөр нэг айлд ороод ирдیں۔ Тэгээ яг тэр гараашинд нь отж исэн мөрдөгч нөгөөдгий чинь баривчлах гад гарч ирсэн чинь зүгтаагаад тэгэхээр нь анхааруулах гад нөгөө хий бууддээ штэ дэшээ агаарл. Тэгээ хий буудсан чинь нөгөөд хулгайч амар чанга одоо тэр цагдаагийн хэлж байгаагаар болохоор
амар чанга тэгээ хүүхэн шиг амар орилсон гэж аахгүй юу. Эмэгтэй хүн юм болов гэмээр орилсон гэсэн. Тэгээд амар чанга тэгэж орилонгуудаа нөгөө өмссөн байсан маск авч хийдээд тэгээд яг ингээ бууж өгч байгаа юм шиг болсноо. Гинэт буу гаргаж ирээд тэг мөрдөгч рүү буутсан чинь нөгөөх нь нөгөө мөрдөгчийн барьж исэн гарч идэнг нь оноод тэгээ гарч идэнгээс нь одоо шил мэлэн нүдрүү нь ороод нэг тийм үйл явдал болоод тэгээд тэр хооронд нь нөгөө улгаж цугтаж чадсан байдгийг. Яг энэ үйл явдлаас болохоор Жозефос гарч идэн тэгээ гутлын мөр тэгээ айлаас сулгаалсан байсан тийм зооснууд дээсэн байсан. Тэгээд эднэрийг нь эд мөрийн байранд болгож тухайн үедээ авч хадгалсан юм байлээ. За 73-аас 76 нэг иймэрхүүтэй баахан хулгай хийсэн. 120 айл хулгай хийсэн гэсэн тий. За 76-аас 79 онд болохоор цагдаа нарын хочилсноор East Area Rapist буюу зүүн хэсгийн хүчирхийлэгч гэх юм уу те. Тийм нэрээр хочилсон нөхрийг бас хайж исэн. Тэр нь яасан хүн гэхлээр энэ 3 жилийн турш одоо 76-аас 79 оны хооронд албан ёсны тоогоор дор хаяж 50 эмэгтэй хүн хүчинцэн нөхөр байгаа. Энэ болохоор дандаа Сакраменто хотын ойр хавьд болж исэн. Одоо энэ үед болохоор мэдээж одоо East Area Rapist гэдэг тусгай нэр өгч гсэн. Тэр юм Висалагийн хулгайчаас бүр шал өөр хүн хайцсан байсан боловч тэр нь бас л Жозеф байж таарсан. 79 он гэдэг чи одоо Жозеф одоо хүртэл цагдаагийн албаагч байгаа штэ тий уул нь хിവэрэ. Тэгэхээр одоо цагдаагийн албаагч ижиж 4 цаг ахсын зайтай газар анги машина бариад яваад исэн бахта гэж ботсон чинь 1976 онд ажлын шаардлагаар Сакраментогоос 20 минутын зайтай газар Жозефийг нүүлгсэн юм байлээ. Тэгээд нөгөө нэг их нэртэйгээ хамт 80 онд хаус авсан гэж хэлсэн шүү дээ тий. Тэр хаусны байршлан ч гэсэндээ яг энэ хавьтайгаа. За одоо ингээд угаасаа бидний харж байгаачлан одоо сонсож байгаачлан гэх юм уу тий. Жозеф хулгайч байжгаад одоо л хүчирхийлэгч болж дамж ирсэн байж тээ тий. Тэгээд ер нь хохирогчоо маш их судалж дүүсэн юм бэлээ. Дандаа дундаж давхаргын гэртээ ихэвчлэн ганцаараа байдаг 2-3 давхар биш тийм нэг нь ганцхан давхар тийм хаустай эмэгтэйчүүдийг онилж хит удаа гэрээр нь орж гарч те судалгаа хийж агаад дайрдаг байсан юм бэлээ. Гэр мэрээр нь ингээд орж гарахтаа арын алганыхын цоожийг нь онгойлгодог ч юм уу цонхны дүгжийг нь тайлаад жоохон завсар масар гаргаад ч юм уу те дандаа нэг тийм балиар дараа нь орж ирэхдээ ашигтай нэг тийм юм хийжээ явдаг байсан байгаа байхгүй юу. Хохирогчтой одоо сонгохдоо бас гэрлүүн удаа дараа залхангуудаа худлаа нэр хэлж худлаа хүн асуугаад өө тэр байна уу энэ байна уу гэд тэнгууд нөгөөдөл нь одоо хэлэн штэ өө тийм хүн байхгүй юм хүн байхгүй одоо юу утас андуураад байна эсвэл одоо надаас өөр хүн байхгүй ч гэдэг юм уу гэж хэлчихлээр нөгөөдөл нь одоо өгөөш болчдөг гэсэн байгаа байхгүй юу. Тийм тэгэхээр одоо танихгүй хүнд хаалгаа тайлж өгөхгүй нэ шүү манайхаа. Гэр орондоо холхиулж болохгүй нэ. Уцаар одоо ямар нэг тийм информац өгөхгүй нэ. Гэртээ ганцаараа исэн чи олоолаа байгаа юм шиг л сэтгэл төрүүлэх хэрэгтэй байна штэ. Манайхан дугуй ажиг гэж байгаа л хаалгаа онгойлгох нь штэ. Тий. Шаардлагатай. Яг үнэ. Наад буугаад доош нь хийжээ гэжсэн онгойлгож энтертэй. За анхандаа болохоор ингэж ер нь ганцаараа байгаа эмэгтэйчүүдийг онилж исэн. Тэгээд удалгүй хосуудыг онилдог болсон. За. Зориг орж эхэлж байна. Яг үнэ. Одоо ингээл алхамаар гүнзгийрээ л агаад орой удаж гэрт нь хулгаагаар ингэж сэмэрхэн ороод тэгээ гинт гарч ирэнгүүтээ бууд хулгаж айлгаад тэгээд өөрийнхөө хэрэгшээлд оролдог байсан юм байлээ. Тэгээ хөвчлэн гар хөлийн үл хүлж хэвтүүлээд тэгээд эрэгтэй дээр нь болохоор ингээд тавгнууд үрж тавиад за энэ тавгнууд ингээд чи ямар нэгэн байдлаар хөдлөөд тэгээд энэ тавгнууд ингээд хоорондоо хавралдаж дуу гаргах юм бол би чамайг ирээд тэгээд газар дээр чинь алын шүү гэж хэлээд тэгэнгүүтээ нөгөө эмэгтэйг өөр чирж аваачаад хүчирхийлдэг байсан юм байлээ. Тэгээ бас хамгийн амар нь одоо тэр хохирогчдын гэрт нь бүр нэг тийм өөрийнхөө гэр шигтэй хідэн цагаарч бүр гэрт нь байдаг гэж аахгүй телевиз үзүүл үзээл бүр ямар даварцсан тий
одоо галтгоонд нь ороод хоол эргүүлээл пивми байвал пивийг авч уугаал гэдэг юм уу тийм байдалтай байдаг гэсэн. Тэгээд ингээ албаар эн тэнд ингэж явцсан юм шиг гинт ингэж дугаа алж молоод тэнгууд мэдээж хүн л осон нөгөө айц нөгөө хүлээс мүлээсээ тайлах гал хөдлөөл янз бүр болол эхлэн штэ тий. Тэнгүүт нь гинт гарч ирж айлгаж майлгаад өстой амар муухай тийм одоо сэтгэл санааны дарамт өгдөг гэсэн юм байлээ. Юу юм бэ яасан? Тийм. Тэгээ явахтаа бас ингээ зүгээр ч гараа авчихгүй бас хэмээрхэн гитэж мэтэж юу ч дуурах муурахгүйгээр гарч явдаг гэсэн баахгүй юу. Тэгэхээр нөгөө хохирогчд нэг удаа гинт гарч ирээ айлгцсан те тэнгууд за одоо дахиад хизээ гараад ирэх юм бол гэд ер нь явсан болов уу гүн болов гэд ингээ айгаад хөдөлгөөнгөө маш удаан ингээд бүр хөрх юм ингээд одоо юу гэдэг чимээ чагнаж байцгаадаг байсан баахгүй юу. Гар хөлийн уяхта амар чанга уйдаг байсан гэсэн бас чанга уйснаас нь болоод тэр хүмүүс нь одоо хүлээнээсээ гарсны дараа бараг хэдэн цагаар бүр хэдэн өдрөөр ч гэсэн мэдрэлээ алдчихсан байдаг байсан гэсэн. За тэгэж авч аваад 1978 оны 2 сарын 2-нд Brian Katie гэдэг нэртэй хоёр хос нохоогоос алхлуулад явж исэн гинэ тэр Sacramento хавьд. Тэгээд яг тэр алхаж исэн хавьд нь болохоор 5 хүчингийн хэрэг гарчихсан байсан тийм одоо район юм байна л да. Тэгээд яг тэргээр явж исэн чинь нэг хүнтэй таарад тэрнээсээ зүгтааж ахта нөгөөтгөндөө буудуулж нас барсан юм байлээ. Бид одоо сүлд олж мэдснээр бол Joseph байсныг тогтоогдсон. Одоо тэгэхээр хулгайч айж агаад хүчирхийлэгч болж агаад одоо хүн алчлаа шүү дээ. Бүр левел нэмэгдээл ах юм аа нэг тоглоом тоглож байгаа юм шиг. Харин тий. Одоо тэгэнгүүт яг чиний хэлдэг левел нэмэгдэж гэдэг шиг 79 оноос 86 оны хоорондох үйл явдлыг ярив. Энэ бас их сонирхолтой санагдсан. Би өөрөө бас мдээгүй байсан. Яасан гэхээр энэ үед болохоор цагдаа нар Night Stalker гэж хочилсан хүнийг хайж исэн байхгүй юу? Одоо тэгэхээр цагдаа нар ингээд 3 тусдаа өөр хүмүүсийг одоо Калифорни мужийн 3 өөр хотод хайгаад байгаа байхгүй юу тий. Нэг нь болохоор Visalia-гийн хулгайч гэж хүнийг, хоёр дахь нь болохоор Sacramento East Area Rapist-ийг хайж байгаа. Одоо 3 дугаарх нь Night Stalker-ыг болохоор Santa Barbara гэдэг хотод хайж байгаа. Santa Barbara нь болохоор тэр Sacramento гэдэг түрүүний ярьсан хотоос болохоор 6 цагийн зайтай Лос Анжелес хоттой илүү ойрхон тийм хот байгаа байхгүй юу. За тэгээд 79 оноос 86 оны хооронд Night Stalker-ыг хайжаа гэсэн штэ тий. Тэнгүүд одоо манай хэд бас бодож байгаа ах тий. Night Stalker гэдэг чинь юу вэ? Richard Ramirez биш юм уу? Та нар чинь тэгж яриадсан мэт дээ. Тэгэхээр Richard Ramirez чинь болохоор 1984 оноос 85 оны хооронд хамаг алалгаа хийсэн штэ тий. Тэгэнгүүт энэ Night Stalker гэдэг нэрийн доор 2 хүн байгааг мэдгүй цагдаа нар тухайн үедээ Night Stalker гэд нэг хүн хайж исэн байгаа байхгүй юу? Зөв. Ramirez утгагүй баригдаад нөгөө Night Stalker гэдэг нэрээрээ илүү олонд танигдаад ирсэн чинь одоо нөгөө 79-оос 86 оны хооронд одоо Richard-ийн хийгээгүй нөгөө үлдсэн хохирогчдыг өөр хүн алсан болж таарж штэ. Тэгэнгүүт нөгөөдхөө болохоор цаг хугацааны үед ч гэсэн өмнө ихсэн учраас Night Stalker гэдэг нэрээр нь гэхдээ Original Night Stalker гэж очилсан байлээ. Тэгэхээр оригинал шүний ангууд гэх юм уу? OG. Тэ. За тэгээд мэдээж оригинал Night Stalker маань Joseph байсныг сүлд мэдгдсэн. 1979-с 81 оны хооронд нийтдээ 9 хүн алдсан байна. 81-ээс 85 оны хооронд завсралгаа хаваад 86 онд дахиж дайраад нэг хүн алсан юм байлээ. Тэгээд яг цаг хугацааны хувьд бодоод үзэхлээр 81-ээс 85 оны хооронд яагаад завсралгаа авсан юм бол гэж бодхолоор октод нь төрсөн юм байлээ. Зөв. Joseph энэ бүх одоо аллагыг эхлэхэд одоо хамгийн ихний гэр бүл рүү дайраад нэг хосын гэрт орсон байт юм байна. Тэгээд тэр хосыг бас алах гад дайрж байхад одоо эмэгтэй нь маш чангаар орилсон болохоор ер нь бол хөршүүд нь сонссон гарцаагүй гэж үзсэн учраас Joseph шууд цугтаасан юм байлээ. Тэгээд яг Joseph-ийн бодсноор ч гэсэндээ
хөршүүд нь сонсоод тэр дороггүйгээд ороод ирсэн байдаг. Тэгээд тэр хүн нь бас тохиолдлоор нөгөө холбооны мөрдөх товчонд ажилладаг мөрдөгч хүн байж таарсан. Тэгээ бас хэргийн газраас Жозефийн одоо ардаа үлдээсэн гутлын мөр энтрийг бас цуглуулж авсан байт юм байна. Цаг хугацааны хувьд бас бодглохлоор ажилласаа халагдсан гэдэг чи одоо 79 оны сүүлээр халагдсан шүү дээ тий. Тэгээд яг энэ халдлага нь болохоор бас яг 79 оны 10 сард байсан байгаа. Тэгээ бодвол одоо ажилласаа халагдсандаа уурлаад одоо баг алдах юмгүй болчлоо гэдэг ч юм уу бодсон байж магадгүй. Бас шалгасандаа тий. Тэгээ угаасаа нөгөө баг багаар хэрэгэн улам хүндэрхийн хэрээр өөрөө ч гэсэн өөртөө маш ихтгэлтэй болж ирсэн юм шиг байлээ. Тэр нь харагддаг. Энэ бүх зүйл болж ах хооронд Жозеф өөрөө цагдаа руу, телевизийнхан руу тэгээ бас хохирогчд руугаа холбоо тогтоодог байсан ба. 1977 онд өөрийгөө би East Area Rapist байна гэж тодтогсон хүнээс 2 газар шүлэг илгээсэн байсан. Нэг нь болохоор Сакраментогийн телевизийн сувг, нөгөөх нь болохоор Сакраментогийн хотын даргын оффист нь ирсэн. Тэгээд тэрэн дээр болохоор сүүлийн хэдэн мөрөн дээр бол миний амьдралын тухай кино хий энтер гэсэн тэгснэ. Зургатаар юм уу хэвлэл мэдээллийн баг хурлаар уулзъя энтер гээд бичсэн байсан. Тэгээд бас дээрэс нь тэр шүлгэндээ хоёлаа урд нь хайлт Холвины дугаар дээр хальт ярьж ирсэн шүү дээ. Дэвид Берковиц гэдэг залуу нөгөө хөршийнх нь нохой намайга хостоод надаар хүн алуулаадсэн гэдэг. Son of Sam гэж хочилдог хүн. Тэрний нэрийг иш татаад одоо тухайн үед Son of Sam бас байршлагтай удаагүй байсан юм шиг байгаа. Son of Sam одоо зохиогчтой олчихлоо. Өөрийнхөө намтрыг зарчлаа. Одоо баг миний ээлж ухааны тим шүлэгчсэн байсан. Бас хамгийн зөвүүн үйлдэл нь нөгөө хүчирхийлжээд амьд үлдээсэн хохирогчид руугаа эргэж хэдэн жилийн дараач хамаагүй залгадаг байсан байгаа. Норшвэ яасан. Амар балаар тэгэл би чамайг ална, намайг санаж гин үү, хойлоо гой тоглосон тийм ээ энэ гэж амар муухай ярьдаг байсан. Насан туршид нь бүр амар ингээд сэтгэлд нь сэв үлдээгээд одоо байнга ингэж айж явдаг болгосон байх та одоо аим шиг. Тэр нь байнга сэтрэж мэдрээгээд амар балаар агааз. Тэрнээс айгуул өөрөө бас ингэж таашаал авдаг байсан биз? Яг үнэ. Тэгээ цагдаа нар хит хохирогчтой хамтарч ажиллаад дахиж залгахад нь одоо бичиж аваарай гэд бүх юмыг ингээд бэлдэж өгөөд тэгээ нэг хитэн бичлэг интернетээр байд юм байлээ. Тэр дундаас хамгийн сэжгэн нь 78 онд нэг хохирогч руугаа эргэж залгаад тэр бичлэгийг одоо сонсгоё. Oh my god, ямар сэжим бэ? Оо, миний бүр хамгийн шар ус босчлоо. Амар эвгүй агаад. Ямар амар юм бэ ёо. Би бүр ингээ арцаачлаа хамаг юм. Одоо тэгээ тийм амар гимт хэрийн хохирогч болчоод олон жилийн дараа ийм утасны дуудлага авч ийн гэж боддоо бүр сэтгэл санаагаар бүр амар наадж байгаа сте. Тийм. Бүр амар өрөвдчлөө тэр эмэгтэйг бүр уур үрчлээ бүр муухай юм. Хохирогчд руугаа ингэж залхахаас гадна бас цагдаа нар руу залхсан юм бэлээ. Тэгснээ тэнэг малнууд намайг барьж чадахгүй та нар манар. Тэгээ би бол East Area Rapist байна. Өнөө орой ахиад хийн болгоомжтойгаараа энэ гэсэн тийм дуудлага хүртэл ирж исэн юм байлээ цагдаа нарт. Тэгээд өөрийнх нь хэлсэнчлэн яг тэр оройн нь үнэхээр дайралт болсон байсан. Бас нэг дуудлага байсан нь болохоор бас урд нь хүчээр хийлжсэн хүн рүүгээ залгаад тэр нь болохоор 100 сарын өдрөөр залгасан. Тэнгүүтээ 100 сарын минь ахиад л би байна энтэр гэж амар балер нэг тийм тэгэж дуудлагууд хийдэг байсан юм байлээ. Саяны сонссон энэ дуудлага штэ би чангаална гэдээсэн дуудлага. Тэрнээс 4 хоногийн дараа газар руу бас залгсан байгаа хгүй юу? Сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг. Тэгээд бас би бас East Area Rapist байна гэж өөрийгөө танилцуулсан. Тэгээ хэлэхдээ надад асуудал байна. Надад тусламж хэрэгтэй байна. Би ахаад ийм юм хиймээргүй байна гэх мэтчлэн юм ярьж ийсэн аа. Энэ дуудлагыг та нар мөрдөөд байна те гингүүтээ бас шууд уцаа таслаад алга болсон юм билээ. Бас санаагээд сабак юм аа.
Тийм байгааз үнэхээр тусламж хэрэгтэй байсан юм уу үгүй юу те. Бас эргэлзээтэй. Тэгээд энэ хоёр дуудлага болохоор 78 онд болсон явдал. Тэгэхээр яг тэр нөгөө хүн амны хэрэгүүд бүгдээрээ эхлэхээс дөнгөж өмнөхөн байсан юм билээ. За тэгээд явж 2001 онд аль биесээр East Area Rapist болон нөгөө Original Night Stalker 2 нэг хүн юм байна гэдгийг одоо олон нийтэд зарласан. Josephийг одоо хаа байсан те тэтгэврт гарсныхын дараа нь уугуй зүтгэсний эцэст 2018 оны 4 сарын 24-нд Сакраментогийн цагдаа нар Josephийг баривчилсан. Тэгээ бас яаж олж баривчилсан нь маш сонирхолтой санагдсан. За яг энэ нөгөө баривчилгаа болохоос 4 сарын өмнө Paul Halls гэдэг мөрдөгч тэгээд холбооны мөрдөнд авчааны хуульч Steve Kramer гэдэг хоёр хүнээр ахлуулсан баг Josephine нэг хохирогчийн хүчингийн хэргийн газраас авч одоо хүртэл ингээ хадгалсан байсан ДНХ-ийн дээжийг нь нэг вебсайт руу хийж үтсэн байна. Тэр нь ямар вебсайт вэ гэхлээр GD Match гэдэг нэртэй өөрийнхөө ДНХ-ийн мэдээллийг явуулаад алга болсон хамаатан саднаа ч юм уу эсвэл төрсөн эцгийнхээ мэдэхгүй хүмүүс байвал төрсөн эцгийнхээ олох шаардлагаар тэр вебсайтыг ашиглаж болдог тийм вебсайт байдаг. Тэгсэн чинь амар сэргэлэнгаар Пол бодонгуудаа шууд хүчингийн хэрэг дээрээс одоо цуглуулсан гэмт хэрэгтний ДНХ-ийн мэдээллийг шал өөр хүний нэр зохиож профайл нээгээд GD Match руу явуулсан байгаа хгүй юу. Тэгсэн чинь хамаатнууд нь гараад ирдэг. Тэгээ яг хөө мэдээж ойрын хамаатнууд нь биш л те аль бүр ингээд 5 үеийн цаана энэ төр холбоотой ч юм уу тийм одоо эмээгийнх нь өвөөгийнх нь ч юм уу те тэдний үр сад ч юм уу тийм хүмүүс нийтдээ 10-аас 20 хүн гарч ирдэг. Тэндээс нь шууд ургийн мод зураад бүх хүмүүсийг ингээ олгоод тэгээ судалж явсаар агаад 2 хүн дээр яг тогтдог байхгүй юу. За энэ хоёрын нэг нь яг манай гинт хэрэгтэн болж таарлаа гэд. Нэгийг нь болохоор хамаатныхаас нь очиж ДНХ-г нь авч тулгаж үзээд тэгээ биш болж таарсан. Тэгэнгүүт нь яг Josephine амьдарч байгаа газарт нь Paul Halls гэдэг мөрдөгч машинаа бариад очсон гэж аахгүй юу. Тэгээд яг гэрийнх нь гадаа ингээд суугаад гэрлүү нь хараад бодоо суужсэн гинэ. За энэ хүн бол байх магадлалтай. Гэхдээ мэдээж 100% биш. Одоо юм 70 гарцсан өвгөн байгаа шүү дээ. Тэгээ энэ нь ер нь мөн ч вэ биш ч вэ ер нь намайг яавал гэж зүгээр ороод ингээ учир шалтгаанаа хэлээд одоо өөрийнх нь зөвшөөрлөөр шүлсний дээж аваад тулгаад үзчихье гэж бодож сууж ийснаа. Гинэт тухайн үедээ Жозеф буу эзэмших хэрэгтэй. Тэгээ хит хитэн буу өөрийнх нь нэр дээр бүртгэлтэй байсныг нь олж мэдсэн учраас за бас ингээд жоохон цааргалсан гэж аахгүй юу. Тэгээд хүлээд сууж ийсэн чинь Жозеф нэг удаа ингээ гэрээсээ гарч ирээ хогоо хичээд орсон гинэ. Тэнгүүт нь шууд очоо хогийг ухаад өөрийнх нь ашиглаж исэн байж магадгүй гэсэн салфетик бас бус одоо өөрийнх нь ДНХ одоо мэдээлэл наалцсан байж магадгүй гэж үтсэн зүйлсүүдийг түүж аваад тэгээ лаборатори руу явуулсан юм байлээ. Тэгээ тулгаад үзтэл мэдээж мань хүн бүр 100% таарсан. Yay! Баригдчаад нөгөөх чинь үнний хүлээхтэй бас алаа юм ярьсан байлээ. Тэр нь болохоор Jerry гэдэг нэг тийм хүн миний дотор байдаг. Тэгээд энэ Jerry намайг энэ бүх муу мухай зүйлсийг 86 он хүртэл хийлгсэн гэж ярьсан ба. Тэгээд цагдаа нар нөгөө нэг мэдүүлэг авах гээд нөгөө өрөөнд оруулаад камертаа өрөөнд оруулдаг штэ тий. Хэсэг хугацаанд гарч аваад Жозефийг ганцаар ингэ үлдээсэн байх оронд өөрөө өөртөөгөө ярьж байгаа тийм бичлэг нь үлдсэн байлээ. Тэгээд тэрэн дээр юу гэжсэн гэсэн чинь би түүнийг биеэсээ зайлуулах хүч надад байгаагүй. Тэр намайг энэ бүхнийг хийлгсэн. Миний толгой дотор бүр миний биеийн нэг хэсэг. Би тэр зүйлүүдийг хийхийг үнэхээр хүсээгүй. Би Jerryг хөөж гаргачаад аз жаргалтай амьдарсан. Би энэ бүх зүйлийг хийсэн. Би тэдний амьдралыг сүтгэсэн. Тийм болохоор одоо би төлөх ёстойгоо төлнө. Тэ өөртөө ярьжсэн баг. Одоо нөгөө бүх анх хийжсэн тэ хулгай дээрэм тэ хүчингийн эргүүдийн хөөж хэлэлцэх хугацаанд дууссан учраас Жозефт бурууг өгч чадаагүй. Гэхдээ цаазаар авах ялыг авахгүй тулд бусад бүх хэрэгт буруутай гэдгээ хүлээж тэр нь болохоор 13 хүн амны хэрэг тэгээд 13 удаагийн хүн улгаалсан гэсэн хэрэгүүдийг бурууга хүлээсэн. Тийм учраас авч болох хамгийн дээд шийтгэл буюу 12 удаагийн насаараа хорих ял тэгээд дээрэс нь 8 жил. Хугацаанаас өмнө гарах хүсэлт энэ төр илгээх боломжгүй.
Тэгээ ер нь бол одоо ингээд насаараа шорондоо гатаад үхнэ. Тий. Хамгийн эцсийн шүүх хурал нь 2020 оны 8 сарын 21-нд болсон. Та нар одоо бас бүгдээрээ л зургатаар харсан бах те. Тийш тий. Түрүү жил одоо хэдхэн сарын өмнө болсон баг. Нээ хөгшөө өвгөн маск энтер бахан зүүцэн. Баахан удаан шүүх хурал болсон доо. Тийш тий. Тэглэн алдартай шүүх хурал. Мэргэнцэр тэгээ төрүүлж орж ирж мэрдэг. Тэгээ яг үнэ. Тэгээ тэр одоо тэр шүүхийн бичлэгийг үзэхэд амин хаана нэ гэлтэй те. Чиний хэлснээр тэр тэрэгцэртээр суудсан юм сонсоод ойлгож гин үү гэмээр нэг юм харагдсан те. Хөгшөө хүн шиг л харагддээ шүү дээ. Тий. Тэгсэн чинь тэр хараа дүр хэсэгчээсэн байлээ. 2020-ных нь бичлэгнүүд сүүлд бас интернетэд тавигдсан байлээ. Тэгээ тэрнээс харсан чи өө ах бүр мангар хөнгөн шингэн заяа тасгал масгал хийцэн. Надаасаа дээр тэгснээ 2 давхар тийм ор эдэн штэ шоронгийн. Тэрний 2 давхар дээр нь унтдаг за. Тэнгүүтээ тэр дээшээ зүгээр сүп гэл гарчиж илээ. Бас. Тэгээ тэр хүмүүс юм яриад л одоо хохирогчд бүгдээрээ ингээл хэлэх үгээ хэлээл яж хат чинь зүгээр чихэн юм дуулд юм уу гэмээр л юм суугаадсан мэт. Нэг тийм царайтай тэгсэн мөртлөө ямар муухай тийм би тэр хэсгийг нь мдээгүй юм бэ. Ямар ч байсан нэг шүүхийн өөр танхимд байгаа бичлэгийг нь харчаад ээш энэ одоо бараг зүгээр хамаг хэрэгээ хүлээгээд зүгээр тэр чигээрээ одоо дуусаасаа гэж бодож исэн чинь бас Хөөе болоогүй заяа. Юу яасан бэлээ? Шоронгийн харгалзагч эмэгтэй хүн байсан юм байна л да. Тэгээ тэрийг харж агаад гар хангалга хийчихсэн байхгүй юу? Аим бэлэр. Йоо ямар гаж юм бэ? Тий. Өөрийнх нь хэлж байгаа одоо 86 онд оноос хойш юусэн гэмт хэрэг хийгээгүй гэж байгаа байхгүй юу? Тэгээ цагдаа нар ч гэсэн одоогоор одоо өөртөө нь холбочхоор эдмүрийн байранд байхгүй. Тэгтээ одоо энэ бүхнээс бодоод үзэхлээр яг 86 онд ийм хүн боллоо юу те. Тэр олон жил одоо айлуудаар ингэж шүн оройгоор гитэж орж гарж ингэж балиар хамаг гаж хүслээ хангадаг байсан. Хүн гинтл 86 онд ингээл юу ч болов юм шиг болчихно гэж юу ах те. Тэгээд 86 оноос хойш одоо сая баригдтлаа. Шоронд орчоод хүртэл ийм үйлдэл хийж байгаа ийм балиар сэг хүн чинь одоо хүртэл юу хийжсэн нь бол амар ботхоос ч амар санагдчихээн. Тийш нэм. Тэр шүүх хурал дээр нөгөө түрүүлсэн те амьд байгаа хохирогчд болон одоо хохирогчдын ар гэрийнхаа маш олноороо оролцсон байлээ. Тэгээ бүгдээрээ мэдээж хэрэнд хандаж хэлэх өгнүүдээ хэлж исэн. Анх сүү тавиад тэгээ сүүгээ цуцалсан хүүхэн биш үү Бони гэд. Тэр шүүх хурал дээр ирсэн. Яг ямар учраас юм мэдэхгүй ямар ч гэсэн Бониг үг хэлэх хэрэггүй гээд өмнөөс нь хохирогчдын нэг нь үг хэлж илээ. Тэгээ бас хэд хэдэн хохирогчд хэлэхдээ одоо халтлагын үед Бони гэдэг нэрийг дуудаад Бони Мони гингүүт амар цөхөрч уйлж муулаад байсан гэж хэлж исэн гэмт хэрэгтэй. Тэгээд одоо ингээд бодохоор сүү тавьсан байсан хүүхний үзий ядаж ч юм уу тэрэндээ харамсаж харуулсаж айгүй хүмүүсийг хохироодог байсан юм шиг байна. Бас нэрээ тийм байна. Тэгээд зөв хин Тед Банди чинь тэгдэг байсан мэдтэй хамгийн анх ер нь үерхжсэн бүсгүүн хайж авснаас хойш ер нь тэр бүсгүүтэй ижилхэн охтуудыг ойнолж байгаа болгож хүчирхийлж хөнөөсөн байдаг. Тийм болохоор одоо тэр Бони өөрийг нь одоо хаяа явсан гомдоосон тэрэндээ өөрөө бас харамссан ч юм уу тэрнээсээ болж одоо энэ амар юмнуудыг хийсэн байх магадaltaй ах тий. Тэгээ дээрэс нь угаасаа аав нь хүчирхийлдэг байсан. Одоо хүчирхийлэх нь ч яхаа угаасаа юу яадаг байсан гэд дээрлэгдэг байсан гэсэн тий. Ер нь бол гэр бүлийн хүчирхийлэл үзүүлдэг байсан. Тэгээ бас дээрэс нь охин дүүгээ бас хүчирхийлэлтэй хүчиндүүлж байхыг нь өөрөө харсан болохоор тэрэнд нь бас тэр түүнээс улбалаад бас сэтгэл зүйн ер нь бол докторгүй болсон баг. Тэгээ яг хоо тэр нь ингээл багын одоо сэтгэл зүйн амар докторгүй яваал зөв өсөж байж одоо сэтгэл зүйн тогтохгүй явсаар агаад Бонитай танилцаа. Тэр Бони гэдэг эмэгтэйгээ бас нөгөө нэг аятайхан хайрлах чадахгүй, харьцаж чадахгүй одоо нөгөө хүмүүжил байгаагүй учир тий. Тэгэл одоо хиний энэ Жозефийн амссан одоо нэг сэтгэлийн шарах, сэтгэл зүйн шарах нь ингэж нэмэгдэж явсаар агаал ер нь бол иймэрхүү зүйлд хүргэсэн байх.
амар магадaltaй юм шиг харагдаад ах юм. Дээрээс нь бас мэрэгжлийн хүмүүс нөгөө ээж аав нь салсан тухайг бас онцолж цохож байлээ. Тэгээ тэрмэр нөлөөсөн юм шиг байна. Өөрөө бас тэгснээ амтан эднэр тамалдаг байсан гэд тэгжсэн тий. Тий, тэр нь бас сүлд мэдгдсэн. Ер нь бол цуврал алуурчдын классик нэг шинж тэмдгүүдийн нэг болоо явчлаа. Тэгээ угаасаа бас нэг хүчирхийл гэр бүлийн хүчирхийлэл амтан тамалдаг байсан. Том болоод одоо тэр Вьетнамын дайн манд явж байхдаа яасан юм бол 9 шидийн юм харсан юм болов. Би бас нөгөө дайнд явж исэн гэ сонсчоод бас бодож илаа. Тийм дайнд ажинд явсан хүмүүс чинь бас PTSD-тэй болцсон ирдэн штэ. Сэтгэл санаа нь тэр харсан үтсэн аимшиг юм даван дийлж чадахгүй. Тэрнээсээ болоод чаманд орчдөг тийм чаманд орчдөг. Тэгээ тэрнээсээ болоод бас нөгөө нэг зэргээс ирчээд хулгай зэлгийн хийдэг байсан юм болоо. Нөгөө хулгай хийдэг одоо заримдаа хүүхдүүд ингээл хулгай хийгээл ээж аваа түрүүшнээс мөнгө зөнгө аваад тэгдэж штэ. Тэр үед болохоор нөгөө юу байдэн штэ зарим угаасаа сэтгэл зүйн одоо шинжлэх ухаанд ямарваа нэг юм трама болсон, ямарваа нэг юм тэр хүүхдийн сэтгэлийг зовоогоод байгаа учраас бас ингэж яаж сэтгэл хөдлөлөө илэрхийлэхээ мэдэхгүй хулгай зэлгийг хийж өөр дээр анхаарлыг тавихыг оролддог тийм учраас бас ингээ хулгай зэлгийг хийж эхэлсэн болов. Би бас яг ярьж байгаа чинь тиймэрхүү бодоод сууж илаа. Тэгэл хамгийн амар нь бас энэ бүх хугацаанд ерөөсөө сэжиглэгдээг байгаа байхгүй юу? Огт сэжиглэгдээгүй. Хэдэн онд илээдээ бас нэг 80-аад онд л байсан. Амар жижигхэн хэрэгт орооцолтоод бензин колокийн дэлгүүрээс юм булгаалсан ч илүү нэг тиймэрхүү хэрэгт орооцолтоод тэр нь болохоор нөгөө колонкийн хүүхэн өөр хүнийг Жозефтай андуурсан байсан. Яг үнэндээ Жозеф буруугүй олж таарад тэгэнгүүтээ буруугүй хүнийг гүтгэлээгээд баахан мөнгө чаардаж шүүхтээд тэгээл өстэй чухмал зүгээр буруугүй ерөөсөө л цав цагаахан түүхтэй тийм хүн байсан байгаа байхгүй юу. Хөршөөд болон одоо таньдаг хүмүүсийнх нь яриагаар бол яг хав зүгээр нэг тийм төргөн ууртай дүрсгээд асчдаг хаяа гэртээ ч юм уу ингээд өвс мөсөө хадаад хашаандаа яж байхдаа амар чангаар харааж мараагаал ингээд өөрөө өөртөө яриад орилж морилдог. Тэгсэн мөртлөө дараа нь тэр одоо хөршөөдөөсөө тэр авах хүмүүсээ суучлалтгүй ичдэг байсан. Тийм хүн байсан. Тэгээ хүмүүс ерөөсөө тийм гэмтэн хүн гэж юусоо боддгоо байсан гэж аахгүй юу. Хамгийн муугаар хэлж байгаа нь л инээсэн. Бас саяхан Netflix дээр Night Stalker гэдэг Richard-ийн тухай нэг хитэн ангитай баримтат кино гарсан шүү дээ тий. Хоёлаас үзээгүй байгаа хамт үзнэгээ хадгалсан байгаа. Манай хоёр нь хинхэн үтцсэн юм шиг байлээ. Тэрэн дээр бас энэ хүний тухай яригдах байх. Ягаад тэгэхээр нөгөө Night Stalker гэдэг нэр дор хоёр хүн байгааг мэдэхгүй нэгсээ хайжсэн учраас энэ хүний тухай дурддагддаг юм шиг байлээ. Тэгээ Golden State Killer юм уу? Earons гэдэг нэрээр одоо энэ болохоор товчлол ахгүй юу? EAR нөгөө East Area Rapist. Тэгээ ONS гэдэг нь Original Night Stalker. Тэгээд энэ ерөнхийдөө 3 үндсэн гэх юм уу да юм хочтой. Тэгээд тийм Earons ч юм уу тиймэрхүү хочтой хүний тухай гарах юм бол энэ Жозефийн тухай шүү гэж манайхан дэ үзээд надаа ингээд цэгнүүдийг холбоод ойлгож байгаа хаа гэж андахгүй болж байгаа байх уу. Энэ хэргийн тухай сонсож байхдаа жилээ юм хуучны ерөөсөө хэрэгт нь олдоогүй хэргийг Америкчуудаас мундаг ерөөсөө бууж өгөхгүй тий. Дандаа ингэж амьд байлгадаг. Бас нэг хүний ярианаас сонссон л доо. Тэр хүн болохоор ингэж хэлжсэн. Сонсогчид одоо жирийн ард иргэд бид нэр ингээл хэргийн тухай яриад ингээл живж угээл яваад байгаа штэ тий. Эн чинь бас маш их тус хүргэдэг гинэ. Яагаад тэгэхээр гэмт хэрэгүүд бол энэ тэндгүү гарч байгаа улс олгонд байгаа тий. Тэгээд угаасаа тэр олгоныг бүгдэн дээр нь тулж ажиллана гэдэг чинь одоо хүний хүч хүрэхгүй одоо хитрхи их болохоор ингээ болохгүй штэ тий. Тийм болохоор ингээд ийм хуучин хэргийг ч гэсэндээ одоо хүртэл амьдруулж байгаа бас нэг гол шалтгаан одоо гол хүчин зүйл нь одоо хүмүүсийн яриа байгаа гэж аахгүй. Тэгэхээр одоо энэ олон подкастууд, энэ олон ютуберүүд, энэ олон судлаачид, энэ олон хоббигоороо ингэж хэрэг мөрддөг одоо бие дааж мөрддөг хүмүүс болвол зүгээр ч нэг юм хобби биш бас цаагаараа хүмүүсийн амьдралд шууд нөлөөлдөг гэдгийг ярьж исэн. Тэгээ тэрийг сонсчоод бас
нэрээ тийм шүү тий гэж бодчихсон. Зүгээр нэг мартагдсан хэрэг биш болгоод ингээд амьд байлгаад байх юм. Тийм байнга одоо хүмүүс ярьж ийн гэдэг чинь цагдаа нарт байнга сануулж ийн л гэсэн үг л байхгүй тий. Та нар энийг ингээд одоо хүмүүс одоо хүртэл санаж байгаа шүү энэ хэрэг дээр ажиллаж байгаа гэдэг нэг цаагаараа шахаад байгаа юм шигтэй. Тэгдэг гэж ярьж ирсэн. Харамсалтай нь манай монголчууд ерөөсөө тэр хэргүүдийг тэгж дэлгэрэнгүй хоорондоо ярьдаггүй. Яагаад ч юм ерөөсөө ярьж болохгүй сэдв юм шиг байдаг те. Тэгэл ярьдаггүй үндсэн дээр одоо амар олон хүмүүсийн амь хохирол үлдчихлээ. Миний санаж байгаагаар бол тэр залуухан хүмүүстэй хүний бусдын гарт амир өгтчихэд хахад шууд хэргийг нь бүр ямар ч тэнэг хүн хараад гадны нөлөөтэй байхад шууд хаагаад байгаа нь бүр амар том мафт байгаа юм шиг те. Бас харамсалтай. Айгу амар санагдаад байдгийг. Тийм ч учраас бас манайхан бас жоохон иймэрхүү юм жоохон эмзэг хүлээж авдаг юм шиг байгаа. Тэгээд одоо хэдүүлээ энэ тухай жоохон анхаарах цаг болжээ. Одоо ингээл 9 шидийн хэрэг гарч байгаад нөгөө нэг монголчуудын нөгөө шууралт байна штэ. Тэр шууралтаа ингээд ерөөсөө юу яахгүй одоо багасахгүй бас ингээд учрыг нь олтол бас хүмүүсээс ингээд цохих хүмүүсээс шаардлага тавьж ингээд шуураалах хэвээр юм шиг санагддээ штэ. Байн яриад. Харин тийм. Ийм байна. За тэгээд энэ хэргийг илрүүлэхэд ДНХ-гийн шинжилгээ ухаан бүр үнэхээр гол үүрэг оройлог гүйцэтгэлээ шүү дээ. Мэдхгүй хүмүүс байвал ДНХ гэдэг нь яг юу юм бэ гэдэг талаар нэг товчхон мэдээлэл маягийн өгчэй гэж бодсон. ДНХ гэдэг нь болохоор дезоксирибонуклеин хүчил гэсэн үгний товчлол. ДНХ нь том хэмжээний цогц молекул ба генийн мэдээллийг хадгалж дамжуулах үүрэгтэй юм байна. Бүх хүмүүсийн одоо бидний ДНХ-гийн 99.9% нь уг нь хоорондоо ижилхэн байдаг гинэ. Яг юу биднийг тодорхойлоод өөр яг зөвхөн бие цар ганц дөкөө гэдэг нь гэхлээр тэр нь яг тэр үлдсэн 0.1% дээр байгаа мэдээлэл байдаг гинэ. Энэ нь болохоор хоорондоо яг усны тусал шиг ижилхэн ихрүүд байдаг штэ тий. Тэд нэр хоорондоо бас ижил төстэй юм байдаг юм шиг байгаа. Тэгээ бусад хүмүүстээр бол бүгд өөр гэж байгаа. ДНХ-гийн шинжилгээ ухааныг хэрэгтэн болон хохирогч танихад 90-ад оноос хойш ашиглаж эхэлсэн юм байлээ. Өмнө нь болохоор тийм үсний ширхэг тэгэл хурууныхээ энтриг микроскопоор ингэж харж шинжилдэг байсан шүү дээ тий. Тэгээ тухайн үедээ болохоор тэрнээс илүү шинжилгээ ухаан байгаагүй учраас тэрийг олвол тий хамгийн дээд хамгийн мундаг арга төрөл гэж үзэж тэрэндээ бүр бат итгэсэн байсан учраас маш олон одоо буруу шинжилсний одоо тэр нь одоо 100% байдаггүй юм байна л да. Тэр одоо тэр микроскопоор харж шинжилж байгаа шинжилгээ нь. Тэгэхээр амар олон хүмүүсийг одоо буруугүй хүмүүсийг буруутай олгож цаазаар авахыг аваад насаар нь хорихыг хориод маш олон хохирж исэн юм байлээ. ДНХ-г ашигласнаас хойш одоо 90-ад оны сүүл болоод 2000 оны ихэр болвол Америкт бол ялангуяа бүр хөдөлгөөн өрнөд бүх тэр нөгөө шорон дээр үдчихэж байгаа хүмүүсийн эд мөрийн баримтуудыг дахиж эргэж харж, дахиж эргэж шинчилж маш олон хүмүүсийг шоронгоос гаргаад нэг хүмүүнийг бүр яг тэр өдрийнх нь оройн илүү бүр цаазаар авах байсан гинэ. Бүр тэр хүнийг хүртэл аварж мавраад нэг хэсэгтэй л нэг тийм болж исэн гинэ. Тэрнээс хойш мэдээж ДНХ бол одоо энэ гинт хэрэгтнийг олох, илрүүлэх, таних бүх үйл ажиллагаанд бол маш их тус болсон. Яагаад тэгэхээр угаасаа 100% үнэн гардаг. Тэ үгүй маа гэхэд 99% үнэн гардаг гэж байгаа байхгүй юу? Мэдээж анх 90-ад оныг бодох юм бол ДНХ-гийн шинжилгээ ухаан нь одоо ингээл хөгжөөл явж байгаа. Мэдээж технологи хөгжихийн ирээр бүх юм хөгжөөд явж байгаа. Тэгээ урд нь одоо жишээ нь үс байлаа гэхэд ухтаага байхгүй болвол мэдээлэл нь гарч ирдгүй байсан бол одоо уггүй үснээс мэдээллийг бүрэн авах боломжтой болсон. ДНХ-гийн шинжилгээ ухаан болон гений шинжилгээ ухаан маш сайжирч байгаа юм билээ. Гэмт хэрэгтнийг барихад бол бүр маш өндөр ач холбогдолтой. Ямар ч гэмт хэрэгтэн байсан, бүр ямар ч ухаантай хүн байсан. Заавал нэг юм үлдээдэг гэж цагдаа нар ярьдаг. Тэр бол одоо цагдаа нарын хэлэх дуртай өгөл юм байлээ л дээ. Ингээл юм үүсэх болохоор л бүгдээрээ л тэгжээдэг. Хиндгууч вэ? Юу ч хийсэн бэ? Заавал юм үлдээдэг л гэдэг юм билээ. Тэгээд тэндээс нь одоо өстой исч бай, тэ идч бай, юу ч үлдээсэн бай гэсэн ДНХ-гийн шинжилгээгээр олоод илрүүлчихдэг учраас энэ бол маш хүчтэй одоо хэсэг болсон
гэж бодож байна тий. Хоёлоо бас урд нь ярьжсэн тий 60-аас одоо 80 он 90 оны үе бол одоо цуврал алуурчд 90 үе байсан. Харин одоо яг шудраг ёсны үе болж байна гэдэг чи яг энэтэй холбоотой юм шиг байна. Шинжилгээ ухаан технологи бүх зүйл хөгжихийн хэрээр мэдээж гэмт хэрэг хийхэд улам хэцүү болоод ирж байгаа. Сүүлийн хэрэг дээр хүртэл тэгсэн шүү дээ. Gary Ridgway яа ногоон голын алуурчин яаж барьж авбаа ийм олон жилийн дараа гэсэн чинь угаасаа ДНК-гийн шинжлэх ухаан хөгжөөд тий хамаг юм нэг гарч тийм болохоор шинжлэх ухаан бас үнэхээр агуу шүү. Яг үнэ. Тэгээ бас яг уу ДНХ-тэй холбоотой сайн хажуугаар сар гэж мэдээж дутагдал бол байлгүй яг уу. Тэгээ тэр дутагдал нь бол яг шинжилгээтэйгээ бол одоо шууд хамааралгүй, энэ бол яг хүнтэй шууд хамааралтай. Хүн л бол хүнтэй одоо ямар програмчлагдсан компьютер биш. Хүн л бол хүн ямар ч ажил хийдэг байсан бол хүн. Тэгэхээр алдаа бол заавал гардаг тий. Энэ олон одоо хувийн болон улсын лабораториуд байгаа. Тэгээ тэнд нь хүмүүс ажиллаж байгаа. Хүн энэ шинжилгээнүүдийг хийж байгаа. Тэгэхээр одоо хооронд нь солих гэдэг юм уу? Яах гэдгийг те тэрхүү алдаанууд маш их гардаг гэж байгаа байхгүй юу? Сонсогчд маань санаж ивэл Eastburn-ийн ингээ амар эргэлзээтэй хэрэг байсан шүү дээ те. Тэрэн дээр чинь нөгөө нэг ДНК-гээр мэдээлэл нэрчээд ахад хүртэл нөгөө өмгөөлөгчд нь маргалдаад байсан нэг шалтгаан нь энэ ДНК-г шинжилсэн лаборатори нь өөр амар асуудалтай лаборатори, дандаа энд асуудал гардаг, дандаа алдаа гаргадаг лаборатори дахиж шинжилж өгөөч гэсэн хүсэл тавьж ирснийг санаж байгаа. Гэх мэтчлэн ер нь анууд бас гардаг юм байлээ. Тэгээд явандаа мэдээж эдгээр нь сайжрах байлгүй. Би бас тэгээ бодчихлаа одоо 10 жилийн хүүхэд байгаад мэрэгчлээ сонгож чадахгүй үе дээрээ ижсэн бол би бол уулна генетикээр сурсан бол гэмт хэрэгтэн болон хохирогчдын энэ ДНХ дээр ажилдаг хүн болсон бол амар гинт мөрөөдөө суужлаа. Амар сонирхолтой. Үнэхээр сонирхолтой. Үнэхээр бас ингээд ер нь бол хүмүүний төвхийг өөрчилж чадхаар тийм мэрэгжил шүү дээ тий бас. Би тэгээд нөгөө ДНХ гэдэг өчтөр нэг жоох юм уншаад байж байхдаа гинт нөгөө хэдэн жилийн өмнө хідүүлээ нэг шинжилгээ өгсөн санаж байна. Тий. Тэрийгээ сүхэж харлаа. Тэгсэн чинь улам нарийсчиж өөр улсад байдаг үгүй нь баяс сайн мэдэхгүй байна. Тэгтээ ямар ч байсан Америк нэгдсэн улсаас сонсож байгаа сонсогчид маань байвал 23andme гэсэн нэртэй тийм вебсайт байгаа. Тэрүүгээр бас тодорхой хэмжээний мөнгө төлөөд нэр ус информац оруулаад яхахлаар танд гэрээ аягаар чинь тийм шүлсээ хийх тийм сав ирнэ. Тэр савндаа шүлсээ хийгээд буцаагаад тэр хаяг руу нь явуулхлаар хэдэн хоногийн дараа таны ДНХ-гийн мэдээлэл чинь бүгдээрээ имэйлээр чинь хүрээд ирдэг. Тэгээ тэр нь сүүлд яг аппликейшн энтертэй болчихсон л хэлээ л дээ. Шууд логин хийж ороод хамаг марчдаг. Тийм. Тэгээ бид хэдэг тэрийг хийх үед чинь нөгөө монголчуудын мэдээлэл маш муу байна гэд судалгаа хийх маягаар үнэгүй болчихсон байсан. Тухайн үед нь судалгаанд хамрагдаад хийжсэн. Тэгээ одоо нөгөө олон хүн орж одоо судалгаанд хамрагдах тусам улам наривчлагдаад бүр нөгөө сая харсан чинь урд нь ерөөсөө Монгол улс гिचээд ерөөсөө аймаг заадаггүйсэн штэ тий. Тэгсэн чи одоо бүр аймагтай заадаг болцсон лээ. Тийм үү? Тий. Тэр шинжилгээг өгснөөр та одоо гарал угсаагаа мэдэх боломжтой. Тэдэн хувь Монгол цустай тэдэн хувь одоо ханах жидэнтэй өмнөд Аз гэд ингээд бүх юм наривчлалтаа гараад ирнэ. Шинжилгээнд хамрагдсан тэр бас бусад монголч одоо солонгос хүмүүс хүртэл гарч ирдэг л дээ. Хамаатан болоо гараад ирчихдэг юм байл л дээ. Одоо энэ бол таны 3 дахь үеэл 4 дахь үеэлч гэдэг юм ингээ бүх хүмүүсийг гаргаад ирдэг. Дээрээс нь та бас илүү мөнгө төлөөд эрүүл мэндийн тухай бас информац авах боломжтой юм билээ. Тэгээ саяхан ороо харсан чинь нэрээ зөндөө юм нэмэгдсэн байлээ. Өндрөөс айдаг тухай олон нийтийн дунд одоо ярихаас айдаг үгүй юу гэдгийг ч хүртэл ингээ магадлалаар гаргаад ирчдэг юм билээ. Тэгээд нүдний мөнгө те хацарчин хонхоодог тухай одоо бүр өсчин хаагтдаг тухай хүртэл ингээ хувьчлаа тэдэн үе магадaltaйгээ гараад ирд юм лээ. Бүр амар сэнэ. Бүр наривчлагдаад амар гоё болцсон юм байна л та тий. Тэгээс монгол хэл дээр мэдээлэл хайж исэн чинь нэрээ ийм юу олсон шүү дээ. Та бас ухаад үзээрэй за. Generic test CGM гэд вебсайт байгаа байхгүй юу? Ороод харахаар эднийх гадаадын нэг компанитай хамтарч ажилт юм болов уу гэж би ойлгосон. Монголоос та шинжилгээгээ өгөөд мэдээлэлээ
одоо өөр лаборатори руу явуулаа. Тэгээ эргээд танд бүх мэдээлэл чи их боломжтой юм билээ нэрээ. Тэгээ Монголд байгаа сонсогчд маань сонирхож ивэл энэ вебсайт руу ороод үзээрэй. Доор холбоосыг тавьчих. За нэг иймэрхүү банд маш том хэрэг одоо хэдхэн сарын өмнө шийдэгдсэн. Бас үнэхээр цус бөгөөд цөс хөөргсөн үйл явдал болсон. Тэг үнэхээр бас юу төрөл бүрийн юм бодогдуулсан хэрэг байна. Гэхдээ би бас нэг юм гайхаадсэн. Энэ эхнэр нь одоо мэдтгүн бахта тий анзаардгүн бахта тийм амир хүндий хосууд байсан юм бахта. Харин тэгсэн бүр 91-ийн унд угаасаа ер нь жоохон тустай гарцсан гэддэг гэрлэлтэй цуцлуулаагүй мөртлөө салцсан байсан тий. Тий. Тэгээд энэ бүх амар хэрэгүүд чи 91 оноос өмнө болчихсон байхгүй. Тэг үнэхээр маш сонирхолтой хэргийг задалж, шинжилж, ярьж өгсөн Дөөкүдэ баярлалаа. Энэ удаагийн дугаар бас л адилхан урд урдных шиг ингээд юу яасан. Тэ сургамжтай бас толгой эргүүлсэн одоо энэ ихнэр мэхнэрийг ботхоор бас дээрээс нь маш их информацтай, мэдээлэлтэй дугаар болсон гэж би хувьдаа дүгнж байна. Манай сонсогчид бас санал нийлж байгаа гэдэгт би дулмаа миний би итгэлтэй байна. За тэгээд подкастыг энэ дугаарыг дуустал нь сонсон хүн чинь хэн вүлээ? MVP одоо OG-нэр болсон. Original болсон. Хэсэг манайхан чинь hirээний он залцсан явж исэн штэ. За тэгээд энэ удаагийн дугаар таалагдсан болвол лайк дараа, subscribe дараад, хонхоо дараад, share хийгээд комент үлдээгээрэй. Хоёроос комент уншаад юу яд шүү, баярлалаа шүү. За тэгээд дараагийнхаа дугаараар дахин уулзтлаа. Түр баяртай. Bye.